одоо хөдөлмөрийн хамгааллын гутал дээр ганцхан гутлыг л хийхгүй байгаа. Тэр бол нөгөө галын гац өнөгчдийн гутал. Бусдын бол бүх хөдөлмөрийн хамгааллын гутлаа 100% хийж чаддаг байсан. Тэгээд нөгөө төрийн байгууллагын худалдаа авалт гэх юм бол нөгөө цэрэг цагдаач юм бол тэр зориулсан нөгөө бачикнуудыг өөрчлөлтөнд зориулсан бас хөгжөөний бачик. Тэгээд улаан өрөө хэд болсон юм лээ тийм. Тэгээ ер нь Европын стандартыг хангасан одоо технологиг үйлдвэрлэдэг нөхцөлөд ажиллаж байгаа. Энэ чинь импортоор авдагаас улаан өөрсдөө төлөвлөсөн. уул арай Сая юу бас цагаалт өрөөд 3 өдөр уул шахах автомат машин оролцсон. Бомцсон гэж юм байна. Та Монгол улсын их хурлын дараа болонгууд хамгийн их төрөнд батлсан хууль тендерийн хууль байгаа. Энэ тендер бол амжилттай хэрэгжснээр төрийн худалдаа авалт үндэсний үйлдвэрлэлийн дэмжих. За нэг багцлахгүй импортоор орлох бүтээгдэхүүний төр худалдаж авахын шаардлага хууль баталснаар манай компани сүүлийн 7 жилд төрдөө бараагаа найдвартай нийлүүлж байгаа. Сүүлийн 3 жилд одоо тэмдэгт нийлүүлсэн барааны тоо хэмжээ жигсаалт яг бодитоор энд байгаа. Худалдан авалт нь бол 270 тэрбум төгрөг байгаа. Тийм. Энэ замтын ерийн яам Улаанбаатар төмөр зам авж ийн Улаанбаатар төмөр зам маань 15 тэрбумын худалдаа авалт хийсэн байгаа. За бүх албан хаагчдынхаа гутал, хувцс, хөдөлмөр хамгааллын хэрэгслүүдийг дотоодоос бүрэн 100% авдаг ийм компани. Өөрсдөө өрөөнд нэг амжилт гарсан. Жижигээс дунд руу очсон компани. Зөв сайн байна. Том үйлдвэр өсөж сая зээл байгаа. Хол өмс байна. Энэ борон хоормос юу байна. Энэ 25 26 он гарсан дандаа шинэ бүтээгдэхүүнүүд. Тэгээд нөгөө одоо хүнсний үйлдвэрийг дэмжиж цагаан сараар одоо бэлгийн багц болгоход санал болгож танд одоо энэ дээжүүд рүү өгч байгаа. Бэлэг нь ингээд авдартай. Хайрцаг бол ингээд тог болно. Энэ бол ингээд авдрам цаахын үнд хэлсэн юм уу? Бэлэгээр энэ бол одоо янз янз хөнхөө ингээд таав ингээд бариад үзтээ. Ямар нь тоо. За энийг бол янз янзаар бэлдэж байна. Үндэсний үйлдвэрлэлд дэмжих нь өнөөдрийн сонголт төдийгүй маргаашаа төдөөж байгаа тийм учраас нийт иргэд аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлд дэмжиж их оронч хурдаа хийх хүрэж байна.